Энэ хүн бол Монголын 20 дугаар зууны хувь заяаг өөрчилсөн маргаатай хэдийж үлэмж том нөлөөтэй нэгэн. Тэр бол хорлоогийн Чойбалс. Монгол улсын удирдагч, маршал, бүгд найрамдах Монгол ард улсын хошоо баатар хорлоогийн Чойбалс. Багада сан байсан хүрээнд шавилж Чойбалсан хэмээх сахилын нэртэй болсон. 1914-өөс 1917 дугаар онд Ирхүү хотод суралцсан. Монгол ардын намыг үүсгэн байгуулахад оролцож 1921 оны ардын хувьсгалан ялалтад чухал үйл гүйцэтгэв. Монголын тусгаар тогтнолын хувь заяаг шийдэхэд түлхэц болж түүний тэргүүлсэн анги салбар, түүний гаргасан шийдэл бүхэн Монгол түмний 100 дамнсан тусгаар тогтнолын мөрөөдлийг биеллийн болоход үнэтэй хөв нэмэр оруулсан. 1937 дугаар оноос Сталины дэмжлэгтэйгээр Монголыг удирдах болж 1952 дугаар онд насан эцэслэх хүртлээр ерөнхий сайдаар ажилласан. Чойбалсан Монголын дүүхэнд харцаагааны хөслөлсөн ч түүний бүхий л үйл ажиллагаа Монгол улсыг тусгаар тогтнуулах, нийт Монгол туурхныг нэгтгэх зорилгод чиглэж байжээ. Эх жилөө тусгаар тогтнолын төлөө эрэстэхгүй ам, урсахгүй цус гэж үгүй. Эрхэмлэж яваарай хэмээн маш дэтгэн. Эх жилөө тусгаар тогтнолыг та нарт таамаглав. Маршал хорлоогийн Чойбалс.